Сайн байцгаана уу? Миний Монголын ард түмэн. Миний нэрийг Ганс үхийн Га Эрдэнэ гэдэг. Тэгээд амлсан ёсороо би өнөөдөр та бүхэндээ өөрийнхөө яаж англи хэл сурсан эсвэл яаж англи хэлнийхээ түвшинг сайжруулах, анхан шатнаасаа хэлж байгаа хүмүүс юун дээр анхаарах, ер нь англи хэл сурахад та нарт юу хэрэгтэй, ямар зүйлүүдийг та нар илүү их анхаарах хэрэгтэй вэ гэдэг энэ алтан сайхан зөвлөгөөнүүдээс хуваалцъя гэж энэхүү бичлэгээ би эхлүүлж байна. За би зөвлөгөөгөө эхлэхээс өмнө өөрийнхөө зүгээр бяцхан англи хэл сурсан түүхээ та бүхэнд гяст авчлаад ярьчих. Тэр нь яасан бэ гэх юм бол би Эрдэнэтэд Монгол Турк сургуулийг төгссөн. Тэгээд та нар Монгол Турк сургууль гэж угаасаа мэдэх бах. Ер нь охин бол угаасаа англи хэлэндээ сайн байсан юм байна. Тэнд бол гадаад багш нартай англи хэлээ тэндээ сурцсан юм байна гэж бодож магадгүй. Үгүй ээ. Би Турк сургуульд яж байхдаа би турк хэлтэй л хайртай байсан. Миний хоёр дахь хэл бол турк хэл. Турк руу явсан, тэмцээн уралдаанд явсан. Би турк хэлэндээ л яагаад ч юм айгүй их дуртай байдаг гэсэн. Тэгээд англи хэлийг би зүгээр ясны үзий яддаг байсан. Бүр айгүй яагаад ч юм ерөөсө сурах гад сурч чаддгүй. Юу хичээгээч болдгүй сонирн байсан. Тэгээ яагаад ингэж идэв би тэг ээж авдагсаах. Ерөөс өөрийгөө Америкт би энд байна ч сурна ч гэж бодож байгаагүй, амьдрын ч гэж бодож байгаагүй. Одоо бүр ингээд ажилд ороход ажлын аппликейшн бүглөөд ярилцлаганд ороход ч байж гин гэж би бодоогүй. Бүр who knows бүр амьдрал үнэхээр сонир surprise-аар дүүрэн юм байлээ. Тэгээ яагаад би бүр энд ирсэн бэ гэх юм бол би Турк сургуулаа төгсөөд Турк руу сургуульд явна гэж боддогоос ахгүй их сургуульд тэтгэлгээр тэгээ багш нартайгаа ч ярьсан байдаг байсан. Тэгсэн чинь би ээж аваад хэлсэхгүй би ингээд Турк сургуулаа төгсөөд би Турк руу явмаар байна. Гэсэн чинь манай ээж аваа татгалцсан. Чи ах чинь Америкт байгаа. Чи Америк руу явна. Чи ах руугаа явна гэд. Чи тэнд очиж англи хэл сурья гэх юм бол англи хэл одоо өнөөгийн нийгэмд маш хэрэгтэй зүйл болсон. Чи хаанч явсан, хаанч байсан. Чи англи хэлээр хүмүүстэй ойлголцсон. Англи хэлээр чи бизнесийг бүтээн гэд. Бүр ингээд тархин судал манай аав надад юм хэлсэн л те. Манай ээж жаахаа тэгэл аав ээжнээс ороод сур бас дахин сур гэл. Та ээж нар угаасаа ямар гэдэг юм мэдэн штэ. Миний хувьд бол ээж аавын буруу гэж бол байдаг. Зүгээр бидний төлөөл хатуу гүтүү хэлдэг, бидний төлөөл бидрийг загиндаг, сургаалаа айлддаг өвөө эмээнэр тэгэл энэ хүмүүс чинь те бидэдээс илүү олон жил амьдэрсэн юуг ямар вэ гэдгийг мэддэг, нийгмээ мэдж байгаа. Тиймэрхүү хүмүүс болохоор би бол ээж аваагаа дагсан. Тэгээд Америкийн нэгдсэн улс руу хамгийн анх удаага хэлний бэлтгэлд англи хэл сурахаа жинкнээсээ хөл тавьсан юм да. Гэхдээ шууд Америкт ирээгүй л дээ. Би нэг угаасаа юугаач мэдэхгүйсэн болохоор зурчлалын байгууллагт гэхлээр хандсан. Эрдэнэтийн нөөц хилэнг дээр байдаг одоо холбоор нүүцэн билээ. Идеа хөтөлбөр гээд сурах солилцооны тийшээгээ хандаад анхан шатнаасаа жинкнээсээ англи хэл сурж эхэлж байгаа. За яг анхан шатнаас эхэлж байгаа учраас би одоо анхан шатны мэдлэгийг та бүхэнд өгье заяа. Анханасаа англи хэл сурж байгаа хүмүүс нь штэ хамгийн түрүүнд би граммараасаа хэлэх гэж хэлэхгүй, үг цээжилж хэл гэж хэлэхгүй. Хамгийн түрүүнд та нарын хийх ёстой анхаарах ёстой зүйл бол өөрийгөө бэлдэх. Би юунд сураад байгаа юм бэ? Би яах гэж англи хэл сураад байгаа? Англи хэл одоо ямар үр ашиг авчрах юм те? Зорилгоо тодорхойл. Та нар зорилгоо тодорхойлж дараагийн алхмууд чинь гарч ирж идэг. Зорилготой байж чи дараагийн үйлдэлтэй яах үгүй гэж тийм плантай болж ирж идэг. Тийм учраас англи хэл сурахын тулд эхлээд өөрийгөө бэлдэх хэрэгтэй та бүхэн. Сурагч нар минь биш. Сурагч нар оюутан ер нь хинч вэ? Сурахад бол хизээч оройтдаггүй. Зүгээр л ингийн Facebook ингээ ухаа сууж байгаа оронд ганц хоёр англи хэл үг харчаад энэ юу гэсэн юм болоо гэд тийм сониуч зантай бас байх хэрэгтэй. Тийм учраас өөрсдийгөө бэлдэж эхлэе гэж ааш зорилгоо тодорхойлоо. За одоо үнэхээр зорилгоо тодорхойлоод англи хэл сурахыг хүсэж байгаа бол жинкнээсээ хоёр дахь зөвлөгөө нь бол өгнүүд цээжилж эхэлнэ. Яг ямар өгнүүд цээжилэх юм бэ гэх юм бол одоо үйл өгнүүд past tense өнгөрсөн цаг руу хувирдаг өгнүүдэд цээжилж эхэлнэ. Жишээ нь go гэдэг үг юм л та. Явах гэдэг үг хүн болгоны мэддэг. Go, let's go. Go there ч юм уу те. Go явах гэдэг үгийг past tense-тэй хувиргалаа. Went явсан. Тэгээд тэрний perfect tense руу хувирангууд gone болж өгч өгдөг явчихсан гэд чагсан. Тиймэрхүү үгнүүдийг маш сайн цэжлэх хэрэгтэй. Жишээ walk гэж байна тий алхах. Walked.
тийм араасаа ed залгадаг үгнүүд, тийм past tense-нүүдэд та нар өнгөрсөн цаг руугаа хувираадаг үгнүүдэд цээжлээд ихэл үгнүүдэд цээжлэхдээ гол нь утгачил цээжлэх хэрэгтэй. Энэ яг ямар утгатай үгийг би яагаад хувирах ч юу, энийг ямар өгүүлбэрт оруулах юм бол энэ юмд эхлээд үгнээсээ эхэлцээ. Яагаад миний хувьд үгнээсээ эхлэх гэж байгаа юм гэхээр хүн үг цээжлээд үгээ мэддэг бол чи одоо international онгоцны буудлын дээр очиод ярьж чадах чадвартай болчтой байхгүй. Жишээ нь манай аап бол ерөөсөө дүрм мөрөм ийм юм мэдгүй мөглөө зөвхөн үгээрээ ингэж айгүй сайн ойлголцож идэг. Манай монголчууд ч бас сэргэлэн л дээ толгой сайтай. Тийм болохоор үг ямар ч тийм ситүэйшнд бол өөрөө өөрийгөө аваад явчих чадвартай учраас үгээр бол монгол хүн бол явдаг л байхгүй. Жишээ нь одоо би ингээд I wanna go to the bathroom тэгж хэлнээр бол одоо жишээ I гэдэг үг бол би энийг хүн болго мэддэг. I go toilet, зарим нь бол toilet гэдэг, зарим bathroom, restroom янз янзаар хэлдэг. Тэгээд хүн яаж тэ restroom гэдэг үг ихэнхдээ одоо бүх ресторан ер нь ажлын байрууд restroom гэдэг ийм англиар бичсэн байдаг. Тэрийг угаасаа хүмүүс restroom тэгээ хүний зураг мөрөгтэй ойлгомжтой найл. Тэгвэл I go restroom ч юм body language ер нь хэрэгэлдэг хүмүүс амар ихтэй. Үгтэй бол ер нь та бүхэн явна шүү. Үг цээжлэх хэрэгтэй. Англи хэл анх сурж байгаа хүмүүс үгнүүдээ past tense-тэй цээжлээд утгачилж ойлгоорой. 3 дүрм маш чухал гэдгийг заяа. Энэ 3 дүрмийг эзэмших юм бол ер нь бол англи хэлний өдөр тутмын яриагаа чи ярьчна гэсэн. Present simple буюу одоо цаг дагдаг нөхцөлтэй. Past simple буюу сансан, тэгсэн, ингэсэн, өнгөрсөн цаг дээр болсон. Future simple буюу тэгн, ингэн. I will study tomorrow. I will do something. Одоо юу гэж гэмээр энэ би ингэн, би тэгн. I'll go walk. I will work. I will study. I will sleep. Одоо би унтна, би явна, би гүйн. Энэ 3 дүрмийг угаасаа судалж эхэлнэ. Тэгээ дүрм судлахад юу ингээд гэрийн нөхцөлд яаж англи хэл сурах вэ надаас хүмүүс их асуусан л та. Номын сан руу очиод англи хэлийг анхан шатнаас сурах чиг ав. Үнэхээр гэртээ сурмаар байгаа хүмүүс сурах чиг аваад тэгээ тэрийг хаар интернетээс сайн хайлт хий. Гэтэ миний зөвлөх гэдэг англи хэлийг гэрийн нөхцөлд сурахаасаа илүүтэйгээр эхлээд яг мэрэгжлийн багш нараар заалгаад дараа нь англи хэлээ сайжруулах гэж гэрийн нөхцөлд сурвал та бүхэнд илүү их үр дүнтэй байх болов уу гэж би бодож байна. Яг гэх юм бол би өөрөө тэрийг би мэдэрсэн болохоор шууд хүн ингээл диск дээрээ суугаал лаптопаа гаргаад ч юм уу сурагчиг гаргаад ингээ уншихад юу гэж ойлгохгүй шүү дээ ойлгомжтой. Монголоор орчуулаагүй л байсан. Орчуулаагүй л бол ер нь бол юм ойлгохгүй ш. Тэглээж орчуулсан ч орчуулаагүй ч та нарт мэдээж мэдгүй юм уу зөндөө их гар чин тэр хинээс асуух уу хинээс ч асууж чадахгүй бүр эргэлзэж тэнэлзээ тэгээд бүр та нарт юм сурахад улам хэцүү. За энэ англи хэл сурна гэдэг бүтэхгүй юм байна да гэсэн иймэрхүү бодлого толгой руу ч орж ирэх учраас миний зүгээр зөвлөх юм бол та нар эхлээд сургалтанд суугаад мэдгүй юмнуудаа багшаасаа асуугаад тэгэх юм бол арай англи хэлээ сурах нөхцөл байдал чинь үүснэ гэсэн үг. Багшаахаа өгсөн гэрийн даалгаврыг гэрт мэртээ хийгээдээ хүн чи явн чангарч идэг байхгүй. Би бол угаасаа тэгээ анханаас юм эхлэхдээ тийм амар амжилттай ч явдаг. Би бас өөрөө явн чангардаг хүн л дээ. Эзэн хичээвэл заяа хичээнд дүүгэнд айгүй их итгэдэг. Угаасаа энэ үгэнд итгэсээр ч ирсэн. За дүрмээ ингээд энэ 3 дүрмийг та бүхэн судлаарай. Present simple, past simple, future simple. Дагдаг нөхцөлтэй, сансан нөхцөлтэй, нааны нөхцөлтэй ирээдүйдээ цагтаа гэсэн үг. Тэгээд та бүхэн энэ их мэдээллийг хүргэхийн тулд ингээд би бас өөрөө аягүй research гэдэр хийсэн л дээ интернетээс тэгээ найзуудаасаа бас асуусан өөрөө сурч исэн болохоор англи хэл сурна гэдэг бол бас надад хэцүү байсан. Аливаа хэлийг сурахын тулд цаг маш их орж идэг. Тэгээд хүмүүс нь ингэж ярьдаг штеп 7 хоногийн дотор англи хэлний эрчимжүүлсэн сургалтанд сурна. 14 хоногийн дотор англи хэлний эрчимжүүлсэн сургалтанд сураад би өстой сайн англитай болно. Сарын дотор ингэн 2 сарын дотор болно. Ингэн би бол энийг нэг амар зөв гэж бодохгүй. Яг гэх юм бол англи хэлийг яг анханаас нь сурж байгаа хүн 7 хоногийн дотор 2-7 хоногийн дотор тэр байтугай сарын дотор гүйцэд сурч чаддаггүй л ахгүй юу? Гэхдээ нөгөө талаараа 7 хоногийн дотор би англи хэлнийхаа төвшинг сайжруулна гэж хэлүүлээгээр сарын дотор би англи хэлнийхаа төвшинг би одоо 50%-тай ялаа гэхэд би 80% руу оруулж би дээшлүүлж би өөрийгөө improve хийгээд
сайжруулмаар байна гэж ярих юм бол өөр. Англи хэлийг анханаас нь сурж байгаа хүмүүсээ би 7 хоног, 2-7 хоногийн дотор би англи хэлийг сурчаад анхан дунд шатны мэдрэхтэй болчих гараад ирнэ. Тийм юм байдаг юм аа. Ер нь альва цагаа зөв зарцуулаад ихөө хэр их цаг их зарцуулж чи тэр чинээгээр л юм сурна шүү дээ. Тэгэнгүүтээ одоо мэдгүй мэдээж бидэрт гарч ирнэ. Мэдгүй гарч ирэх юм бол dictionary ашиглах хэрэгтэй. Масала байна. Тойл бичиг гээд dictionary ашиглаад үгээ бичээд хайгаад тэгээд энэ мэдээж үг тогтоохонд бол ингээ үеэр нь тасалж та нар те юу ээж болж гин сурч болж гин. Тэгээд би энэ дээр нэг юм хэлье. Өөрийнхөө дуудлагаар хүн уншихаар айгүй буруу дуудлагатай болж сурдаг байхгүй юу? Тийм учраас энэ тойл бичиг ашиглаж байгаа хүмүүс тойл бичиг дээр чинь нэг хажуу талд нь юм play юм шиг юм гурвалжинтай play нэг юм тийм юу байгаа товчлуур байгаа заяа. Тэрэн дээрээ дарангууд Америк, Австрали хоёроо нэг өөр акценттай хэлэгддэг яг нэг тийм хоёр опшн гарч ирдэг байхгүй юу? Тэрэн дээрээ дараад ингээд үгээ сонс яг үгүй чи юу гэж хэлээ тэрийгээ дагаад хэл юмыг амандаа бутнах ш ингээд тод чанга дагаад хэл чи ямар нэгэн үг одоо бичлээдээ beautiful хөөрхөн царайлаг үзэсгэлэнтэй гэдэг үг бичлээ тэрийгээ хар үжилж унш за энэ үзэсгэлэнтэй үг юм байна. You are beautiful, I am beautiful, she is beautiful гэл тэ. Анхнаасаа за би энэ юугаа дуудлага нь орхичээ гэх юм бол энэ хэлэнд чинь айгүй муу шүү. Дараа нь хүн мэдээж хүн юм сурж байгаа юм чинь бас цэвэрхэн дуудлагатай сайхан уншчихъя л хичээж штэ тийм үстэй. Юм сурвал хийсэн шиг хийх нөө ажил хийвэл дуустал давс хийвэл устал. Нэг юм руу орж судалж байгаа тэрийг бүрэн бүтнээр нь судлаарэ хүмүүсээ. Үгээ цээжилчлээ, дүрмээ сурчлаа тий. Одоо над чадвараа сайжруулнаа. Гэтэ миний тэр хийсэн зөвхөн дүрмүүдийг ингээд юм цааш үзэл энэ дүрмүүд бол маш их байдаг. Чагсан гээл эсвэл дүрмүүд жоохон хүндрээд ирдэг л те. Гэтэ та ер нь хамгийн ихний анхан шатныхаа мэдлэгийг авсан байхад тэр дүрмүүдээ цаашаагаа ойлгох чинь. Гэтэ дараа үлгэрийн ном орчуулж эхэл заяа. Ямар нэгэн унших юм аваад тэрийг орчуулж эхэл хамгийн угаасаа амархан хүүхдүүдэд ойлгохдохоор ер нь англи хэл ч гэсэн анхнаасаа сурж байгаа хүмүүс ойлгох зүйл бол үлгэрийн ном байдаг. Та нар зөвхөн номын дэлгүүр оролтоо. Ном унших чинь их сайхан зүйл шүү дээ. Хүнд их юм бодогдуулна. Зарим нь гэгэрүүлсэн юм шиг харагдана. Номын дэлгүүр үлгэрийн ном хар ав. Тэ? Орчуул. Dictionary ашигла. Тэгжиж над англи хэл чинь сайжирдээ шүү. За миний дараагийн ярих юм байна шүү дээ. Энэ болохоор англи хэлний бүх төвшөнтэй хүүхдүүдэд зориулсан зөвлөгөө. Тэр яах юм бэ гэх юм бол хүмүүс англи хэлээ яаж сайжруулах вэ гэж надаас аягүй асуудаг л та. Эхний бэлтгэлд сурж явах цаанда миний англи хэл юу н аягүй багаар дээшлэлсэн л та. Угаасаа орчинд нь сурж байгаа миний найзууд надтай англиар ярина, миний багш ингээд англиар ярина. Би чадахгүй ч чаддаг юм шиг ингээд аягүй их тедэртэй ярьдаг байсан. Өөрөө аягүй нүүр хагарсан болохоор илүү амарч байсан юм. Арай жоохон шаа хийсэн бол надад хэцүү л авах байсан баг. Гэхдээ ярьж ерөөсөө өөрөөсөө ичих хэрэггүй, өөрийгөө хайрлаад өөртөө итгэлтэй чадахгүй мөртлөө чаддаг юм шиг ярьж явах хэрэгтэй. Хэлний бэлтгэлд сурж явах зам дундуура мэдээж анхан шатныхаа мэдлэгийг авчиж байгаа штэ. Тэгээд баг дунд чат руугаа орж исэн. Тэгээд дунд чат руу орохдоо эндээс жинхэнэ амир хэцүү. Би тэгээд TOEFL бэлдэж эхэлж байгаа байхгүй. Тэгээд TOEFL бэлтгэхэд бол надад үнэхээр хэцүү байсан. Миний англи хэл бол TOEFL-ийн хэмжээнд үнэхээр хүрэхээргүйсэн. Би анхан шат дунд чат руугаа ороод ер нь дунд чатандаа явж байгаа хүмүүс TOEFL өвөн тэ TOEFL мэдээж өгч ийж их сургууль руугаа орно штэ. Гэхдээ миний англи хэл сургуулиудтайгаа харьцах хэмжээний байсан боловч ерөөсө TOEFL-ийн хэмжээнд хүрэх байгаагүй. За тэгээд би англи хэлээ яаж сайжруулах вэ гэд амар их юу гэдэг гэсэн search өдр хийгээл хайгаал тэгээд TOEFL-доо бэлдэж эхэлсэн. TOEFL-доо бэлдэж эхлэх. За одоо эндээс штэ. Дөрвөн замаар сонс, унш, яр, бич. Ийм дөрөв. Тэгээ энэ дөрвүүдээр би нэмээд watch нөгөөх нь memorize буюу цээжил, сан. Тэр уншихтай ойлгомжтой. Уншихтаа би юу уншдаг байсан бэ гэх юм бол өглөө болгон ABC News руу ороод юм уншдаг байсан. Нөгөө funny comic юмнууд айгүй их уншдаг байсан англи хэл дээр. Тэгээд IELTS, TOEFL-ийн нөгөө юунууд байдаг штэ, самплууд байдаг штэ. Бид нар зүгээр ингээд бэлт гээд гаргаад өгсөн. Тэр нэт дээр бүрстэ дайн дэлхийн хаваар байгаа. Та нар зүгээр reading sample гэж бичиж зүгээр л дайн юм гарч ирнэ. Тэндээс уншаад тэгэл бүгэлж мөглөөл
Ингээ уншаад би үнэхээр ойлгохгүй байсан зэ. Үнэхээр ойлгохгүй. Би уншаад бүр ингээд ойлгохгүй, мянга уншаад ойлгохгүй бүр ингээд нүдэнд нөлмөс цэглэгнээд тэгээ би бодсон л та шууд ингээд өөр дээрээ амар хүнд ачаал өгөөд хүнд юмнаас эхлээд дахих оронд баг багаар чадваруудаа сайжруулаад дараа нь тэрийгээ дахиад оролдоод үзье гэсэн шийдвэр гаргасан. Тэр нь яасан бэ гэх юм бол би өөрөө кино үзэх аягүй их дуртай. Тэгээ кино үзэж байхдаа би киногоо монгол хэл дээр биш зөвхөн English subtitle-тай буюу англи хэлээр орчуулсан юм үздэг байсан. Тэр үед би чинь өөрөө аягүй тийм dramatic тийм юмнуудад аягүй дуртай. Тэгээд сайтууд олоод дуртай кино ер нь кинонууд олоод тэрийгээ дандаа англи сабтайтлтай үздэг болсон. Тэр нь ч ер нь айгүй их тусалсан. Амар их хүмүүс ингээд драма болоод ингээд хин хаана уйлж мүлээд бүх юм болоод хаад би ганцаараа тий сабтайтл нь орчоод ойлгохгүй ингээд яваад хайм тэнэг байгаа хгүй. Тийм учраас бүр киногоо албаар зогсоож хагаад сабтайтл нь бичиж явж байгаа. Энэ одоо яг юу гэсэн юм бол тэгэл ойлгонгод яа шингэж хэлж чадчихна гэх. Айгүй тэгээд ингээд өөрийнхөө дуртай юмд амар их хүн цаг гаргадаг юм лээ. Тийм учраас дуртай юмараа та нар дуртай юмаа үзэж байгаа тэрийгээ ойлгоод тэрнээсээ үгээ сурах юм бол та нар ингээд тархинд чинь бас хурдан сууж өгдөг заяа. Юм үзэх дургүй хүн бол бас энэ л та. Тэр хүмүүс бол энэ эрэгтэй хүмүүстэй аягүй нөлөөлдөг. Тийм хүмүүс тоглоом та нар тоглоом тоглодог тийм үү? Одоо Counter Mounter, Dota Moto тоглоом тоглож байгаа бол тоглоомоор англи хэл сурцаа. Ер нь бол гадаад хүмүүстэй харилцаж тоглож байгаа учраас гадаад хүмүүс мэдээж та нартай гадаадаар л ярина. Англи хэлээр л ярина. Би өөр англи үг мүг аягүй хэрэгэлдэг. Зарим ингээд ямар яад гэвэл би өөрөө нэг тоглоом тоглодог те зүгээр манай найз энэ санааг аягүй санал болгосон. Гэтэ би нэг аягүй зөв айдиа гэж боддог. Тоглоом тоглож байгаа хүмүүст баатар гэдэг гинэ. Тэр баатар руу ороод арангууд ингээд хажуудалт нь тэр баатрын тухай юм байждаг. Тэр юм сонирхолтой юм руу хүн угаасаа өөр ирэхгүй нүд нь ордог байхгүй. Тэгээ баатраа уншаад энэ баатар ингэж чаддаг юм аа тэгж чаддаг юм аа. Тэгээ тэр дундаасаа ингээд угаасаа өгнүүдийг орчуулад ирэхэд та нар угаас баатрынхаа тухай хин хамгийн сайн баатар би хамгийн сайн баатар авмаар байна гэдэг угаасаа үгийг орчуулж эхэлнэ. Тийм учраас тоглоомоор бас тоглож иж та нар international найзуудтай болж юм. Тэр найзуудтайгаа англиар ярьж англи хэлний зарим нэгэн үг сурж болж юм гэдэг ихэнх нь жоохон хараалын үг сураад байт юм бэлээ. I don't know about that. Гэтэ юм сурч л байвал яах вэ? Тэгээд юм сурчаал авахын аваад хаях нь хай. За ярих туртай хүмүүс байна л та. Би бас айгүй ер нь ярих туртай. Тийм ярих туртай хүмүүс ингээд ярих гад ярьж чадахгүй байгаад ах юм бол өөрөө өөртөө зүгээр толинд яриад үз. Заавал за толь биш юм а гэхэд ингээд бодож байгаа. За би өнөөдөр яг юу хийсэн бэ? Тэрийг өөрөө өөртөө зүгээр яриад үз. Today was Wednesday and my class started at 10 a.m. and I was in my class and I was studying so hard. Then чиний хэлэнд аягүй сайн байхгүй чадахгүй ч гэсэн чи өөрөөсөө ичдэггүй хүний хажууд чи яриаггүй хүний хажууд нэг ингэдэг чинь за би энэ үг ингээл ч юм бол энэ намайг шоолчт юм бол за би ингэж хэлэх харин за баг дуугаа хайжсэн амьд үл цэцэр гэж боддог. Тэрний орон чи зүгээр гэртээ өөрөө өнөөдрийнхөө талаар юу ярьсан бэ? Би тэрний талаар ингэж бодсон. Тэр охин нэг иймэрхүү санагдсан гэд ингэж ярих юм бол бас нэг өөр. Чиний ярианы чадварыг чинь сайжруулна. Тэгээ ярьж байхдаа айгу emotionтэй ярих хэрэгтэй. Тийм adjective тэмдэг нэр ашиглал amazing гэж үгэн тий гайхалтай. That was so amazing. I was really amazed by it. I loved it. I liked it. Emotionтэй хүн ярих юм бол бас айгу тийм өөрт нь ингээд нөгөө emotion яг ингээд бодогдоод visualize хийлгээд айгу дараа нь үгээ мартдаггүй байхгүй юу. Энэ зүгээр тийм yeah that was amazing. Yeah that was cool man. Нэг иймэрхүү байх юм бол нэг шал тэнэг штэ. Зүгээр like don't be the cool one, you know. Зүгээр that was amazing. I loved it. Emotionтэй бай манайхаа. Тэгэхдээ that was too much те. Намынх саяных арай л их байл би зүгээр ямар нэгэн юм би ингээд гоё юм болгоод би wow that was amazing гэдэг байхгүй. За тэрнийхээ дараа сонсох чадвараа яаж сайжруулах юм бол та нар хүн болгон дуу сонсдог. Дууныхаа lyrics-ийг бичиж аваад орчуулж эхлэлтэй. Дууны үг болгон сайхан хайрын дуу дуртай бол хайрын дуугаа бич. Тэрийг ойлго. Тэгээ брэм рэп мэп сонсдог тиймэрхүү хүмүүс бол зүгээр алтын байгаа. Одоо нэг рэп гэдэгт айгүй их юу гаргадаг болцсон. Хараалын хөвгтэй дуунууд их гаргадаг болцсон лээ. За мэдгүй би тэр хараалын хөвгтэй дуунуудыг та нар өөрсдөө үлдээ гэж байна. За радио сонсож болж юм заяа.
радио сонсоо. За энэ юу гэж ингэж юм. Би энийг тэгтээ гол нь дунд чатны мэддэг хүмүүс радио сонсоод ойлгодог байхгүй. Радио монголоор сонсоод ойлгодог байхгүй. За YouTube видеонууд үзэж болж ийн гой влогчдууд байж тээ гадаад тэр эдрийг үз доотлолтон зарим сабтайтлтай оруулсан байна. Тэдрийг үз. Тэг хүн нэг тийм гой атал явдалтай юмнаас хоцрогдохыг ер нь зөвхөн ганцаараа хоцрогдохыг хүсдэггүй байхгүй. Тэг юм үзсэн ч бай, хүмүүсийг сонссон ч бай, найз нөхдөдөө байсан ч энэ ганцаараа хоцрогдохоор үнэн амар тэнэг мэдрэмж шүү. Тийм учраас хоцрогдохгүй тул түн ингээд сониуч байна. Сониуч сангаа ингээд эвэргээд хөдөлгөөд сониуч үжиж бас их юм сурдаг байхгүй юу. Тэгээ нөгөө write бич заяа. Бичих юм олдохгүй бол зүгээр л яг түрүүний нөгөө ярьж байгаатай адилхан ярьж чадахгүй бол өөрийнхөө өдрийн тэмдэглэлийг хөтлөх гэсэн. Би энэ өдөр ийм юм хийсэн гэд тэрийг англиар бичээж сур. Их хүн ямар нэг юм хийх гээд одоо тэрнийхээ төлөө зүтгэж байгаа заавал нэг юм ингэж барьж авдаг байхгүй юу. Гол нь та нар зүгээр л бити шантар, бити залхуур, бити өөрийгөө тэг чадахгүй за хайж болохгүй манайхаа эзэн хичээвэл заяа чинь хүн хичээсэн цагт заавал нэг юмд хүрдэг байхгүй юу. Би өөрөө хүрчээд би мэдээд байгаа байхгүй. Энийг experience гэдэг би ингээд өөрийнхөө туршлагаасаа би ярьж байгаа болохоор би та нарт худлаа юм бол хэлэхгүй амар өнгөрч яахтар юм уу би ингэсэн ингэжээж ингэ сурна та нар зүгээр яг одоо ингэ хийцгээ гэж би бол хэлэхгүй. Тэрийг хэлж сурах тэрийг зовлон би бас өөрөө их мэдэрчээсэн болохоор би та бүхэнд айл болох туслахаараа л дэлгүүдийг хүргэж байгаа шүү. За ерөнхийдөө бол нэг юм байна. Яг миний түрүүний хэлсэн шиг та бүхэн анхан шатнаасаа эхэлж байгаа бол өөрсдийгөө бэлдэж эхэл. Би юуг яах гэж англи хэл сураад байгаа. Миний англи хэл сурж байгаа зорилгогийн дараа нь надад ямар үр ашигтай юм гэд тэрийгэ мэдээж тодорхойл тэгжиж дараа нь past tense одоо үйл үг дээр хувиргадаг үйл үгүүдээ цээжилж ихэл утгын ойлгох тэ энэ үг ямар үгэн дээр ингэж ашиглагддсан байна. Энэ үг яадгийн байна гэд тийм байна. Дараа нь дүрмээсээ ихэл present simple, past simple, future simple энэ гурыг эхлээд сурж агаад дараагийн шат руугаа та нар орно шүү. Англи хэлээ бүр сайжруулах байгаа хүн байвал түрүүний миний хэлсэн шиг дөрвөн угаасаа дөрвөн чадвараар тэ сонс, яар, бич, унш. Би энэ дээр нэмээд memorize буюу цээжил, watch буюу үз. За хамгийн сүүл та бүхэндээ бүр захиж үлдээх юм гэх юм болно шүү дээ. Өөрийгөө хайрлаж сураарай. Англи хэл нь яагаад ингэж хэлж байгаа юм бэ? Англи хэлний ингээд дунд зэрэглэлийн төвшөнтэй хүүхдүүд ер нь насчцсан хүмүүстэй өөрөөсөө нэг ганц хоёр ах ихч тиймэр хүмүүс хүн болгон л өөрийгөө хүмүүстэй харьцуулдаг тийм. Гадаадд сурж байгаа оюутнуудаа ялангуяа за энэний англи хэл надаас бол хэр бол энэний англи хэл юм байна. Тэгээд яд дуудлагын сонсчоод бүр за энэ би ч энэний хажууд ингэ хэлчихвэл анигаа олчих юм байна да гэд айгу хүмүүс өөрийгөө голж эхэлдэг. Хизээч бити тэгж байгаарай. Тэгээд мэдээж хүн өөрийгөө ингэж хүнтэй харьцуулах тийм бол бидний тархин цус угаасаа автоматар хийгддэг зүйлтэй би ойлгож байгаа. Гэтэ хичнээн чиний хажуугийн хүн чинь чиний одоо англи хэлний төвшнгөө сайн англи хэлтэй чамаас мундаг байлаач гэсэн хүн болгонд сул тал байдаг байхгүй юу? Хүн болгонд чадахгүй юм байдаг. Тэр хүн англи хэл чамаас сайн сураал гэж. Магадгүй чи тэр хүнээс илүү сэргэлэн ч юм билүү, жоох ухаантай ч юм билүү. Хэн мэдлээ тийм үстэй. Чи магадгүй тэр хүнээс илүү авьяастай ч юм билүү. Тийм бол бити зүгээр өөрсдөө голоорой, бити ичээрээ, ичих асуудал байна. Заримдаа тэгээ дуугаа чимээгүй байсан аминд үлдэлттэй байдаг боловч ихэнхдээ зүгээр 100-ны би бол 60% нь хүмүүстэй яар, гар, найзал, хүмүүсийг тань. Тэгээ гадаадад ирээд амьдралын ухаанд маш их хүн суралцдаг байхгүй юу. Амьдралын ухаанд ингэ тийм ажил хийгээд ингэж сураад одоо ээж аав чинь чиний хажууд байхгүй байгаа тийм учраас хүн ингээд өөрийгөө мэдээд өөрөө за би ингэж хийхгүй бол болохгүй юм шүү. За би энэ бичиг баримтыг ийшээ өгөхгүй бол ингэхгүй юм биш үү гэд амьдралын ухаанд суралцаж эхэлдэг байгаа. Бичлэгмээс маань тэгээд авах юмыг аваарай, хаях юмыг хаяарай, эерэг бодолтой байгаарай. Ямар нэгэн муу зүйл болсон ч яасан ч бай бууж өгөлгүй өөрийгөө тайтгаруулад юмд хичээл зүтгэл гаргасан бол тэрийг тал дундаас нь хаях биш уллам хичээгээд энэ миний төгсгөл биш энэ дөнгөж эхэлж гин гэд сайн юмд зүтгэж байгаарэ. Тэгээд зүтгэсний дараа хүн заавал нэг юм ингэж барьж авч чаддаг юм шүү. Надад энэ бүхэн гээд
би өөрөө юм зүтгээд дандаа олж чаддаг болохоор би та бүхэндээ энэхүү зөвлөгөө өгч байгаа шүү. За тэгээд миний бичлэг таалагдсан бол та бүхэн subscribe хийгээд Big Love бас хайртай шүү. Намайг гоёор ухтаж авдаг хүмүүстээ маш их баярлалаа. Thanks again. Тэгээ миний нэрийг ганц үхийн гай эрдэнэ гэдэг. Тэгээ та бүхэндээ туслахад хизээд бэлэн шүү. Манайхаа амжилт хүсье. Та бүхэн хамгийн мундаг нь өөрийгөө хизээж битгий голоорой өөрөө өөртөө л хайрлаа. За.